Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 9 жилийн дараа Бээжинд буусан яг энэхүү цаг мөчид хэнэн чухамдаа дэлхийн зах зээлийн гол тоглогч бөгөөд шүүгч байх вэ гэдгээ чимээгүйгээр сорж эхэллээ. Тэгэхээр олон улс судлаач хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Тодтой энэ уулзалтын дипломат зураглалын цаадах бодит өрсөлдөөнийг бид задлан ярилцгаж байна. Тэгэхээр танд өглөө нэмэр. За танд бас өглөө нэмэр төргий. Мөн үзэгчдээ бас өглөө нэмэр төргий. За баярлалаа. Тэгэхээр яг одоо энэ цаг мөчтөөс 2 хоногийн хугацаатай Америк нэгдсэн улсын төрийн тэрэг болон хятадын төрийн тэргүүнээр уулзалт их албан ёсоор одоо Монголын цагаар бол 11 цагт эхлэх гэж яах шиг байна. Тэгэхээр мэдээж дэлхийд дахин бол одоо зүүн цэгээс баруун цэг хүртэл гэдэг шиг бүгд анхаарал хандуулж маш өндөр хүлээлттэй байна. За сая айлчлалын бүрэлдэхүүнийг харахад бол одоо топ 500 дэлхийн компани томчуудын эхний 10-т ордог нь бүгд бараг жагсаагаараа ирцэн харагдчихсэн. Тэгэхээр ер нь яг том зургаараа энэ уулзалт юу болох бол бид нар юу хүлээх ёстой вэ? За юуны төрөнд үнэхээр одоо орчин үеийн олон улсын харилцааны хамгийн тулгамдж байгаа нэг томоохон одоо тулгамдж байгаа гэж хэлэх чинь ер нь бол анхаарал татж байгаа нэг үйл явдал бол үнэхээр Америк нэгдсэн улс хятадын төрийн тэргүүн хоёрын хамтын одоо уулзалт өөрөө маш одоо анхаарал татсан үйл явдал болж байна. Энэ уулзалтын ер нь анхны тов уулзалт гэсэн одоо яриа хэлцээр бол баг одоогоос нэлээд хэдэн сарын өмнө бол нэрэгдэжсэн. Ялангуяа Америк ерөнхийлөгч Трамп хятад бол ер нь айлчлана гэсэн мэдээ бол олон сарын өмнө яригдчихэж байгаа. За тэгээ ер нь 3 сард ер нь болох юм байна гэж явж ирсэн чинь одоо тэгэл Ираны асуудлаас болоод хойшилсоор байгаад өчтөр баг ирлээ. За энэ уулзалтаар бол хэд асуудлын талаар яригдах болов гэсэн хүлээлт их тавигдсан. Ялангуяа олон улсын шинжээчид барууны хэвлэл мэдээллийн агентлагуудаар бас ярьж байгаа хэд хэдэн чухал сэдвүүдээс дурдаад үзэх юм бол нэг цөмийн зэвсгийн асуудал яригдах болтой. Хоёр тодалдааны нэг асуудал яригдах болтой. За мөн дээрэс нь химэл оюун ухааны талаар за тэгээд хамгийн чухал сэдвүүдийн нэг бол газрын ховор элемент байна гэж тавигдаад байгаа. За энэ уулзалт бол олон улсын шинжээчид их сонирхолтой шин дүгнэлт өнцгүүдийг бол оруулсан уулзалт болж байгаа. Ялангуяа яалтчгүй нэг талаараа бол энэ Америк нэгдсэн улсаас хятад хийж байгаа энэ айлчлал бол Ормозын хоолой ярианы хамгийн халуун сэдэв байх бололтой гэж яригдж байгаа. Учир нь гэх юм бол бүгд найрамдах хятад ард улсын нийт одоо шатах түлшний 40% нь Ормозын хоолойгоор дамждаг учраас маш олон шинжээчдийн үржилсэн таамагаар бол Трамп Ши Жинпинтэй уулзаж үндсэндээ хоёулаа одоо хамтарч Иранд буулт хийх замаар Ормозыг нийлхий гэдэг одоо тохиролцоо хийх гэж тийм шахалт хийя гэдэг ийм тохиролцоо хийх гэж ирсэн болов гэж бас нэг хэсэг нь бол тайлбарлаж байгаа. За барууны хэвлэл мэдээллийн шинжээчид ялангуяа олон улсын судалгааны байгууллагуудын тавьж байгаа нэг том сонирхолтой дүгнэлт нь сая одоо уншиж байхад юу байсан бэ гэхээр үндсэндээ 2017 онд Трамп нэгдүгээр бүрийн эрхийн хугацаа хэрэгжүүлэх үеэр тухайн үед Америк нэгдсэн улсын харах өнцгөөс хятад гэж хэн байсан бэ гэдэг дээр бас их сонирхолтой дүгнэлтүүд хийгдчихсэн. Тухайн үед бол Трамп одоо гадаад бодлогын хувьд бүгд найрамдах хятад ард улс бол Америк нэгдсэн улсын хувьд ажлын байрыг болоосон. За мөн худалдааны хамаг том боломжийг өөртөө авсан. Хэд одоо давуу эрхийг өөртөө авсан. Америк нэгдсэн улсын бүх одоо оюуны өмчийг өөртөө хулгайлж авсан юм одоо бараг л бидний хувьд бол одоо бараг нэг муу нэр зүүсэн нэг амт юм байна гэдэг ийм үнцэг брэнд имиж байсан бол 2025 оны 11 сард Америк нэгдсэн улсын аюулгүй байдал болон гадаад бодлогын стратегийн өөрчлөлтөн дээр хятад болон Оросын холбооны улс хоёр төр шинэ дүнэлтүүд орж ирсэн байсан. Тэрэн дээр юу гэж харсан бэ гэх юм бол 2026 оноос эхлээд ер нь Америк нэгдсэн улсын гадаад бодлогын боломжит гэж Америк одоо хятад Орос хоёрыг нэрлэлсэн байсан бас шинэ онцлог харагдаж байна. Тэр энэ бол юг харуулж байгаа вэ гэхээр Америк нэгдсэн улсын хувьд бол Трамп нэгдүгээр анхны үеэ бодох юм бол өнөөдөртэй харьцуулах юм бол ер нь Америк бол ер нь харьцахад бас их боломжийн түнш вэ шүү гэдэг нэг ийм харилцааны сегмент харах өнцгийж өөрчлөлт байна. Яг зөв. Энэ бол ерөөсө харах өнцөг нь өөрчлөгдсөн байна. За мөн дээрээс нь энэ айлчлалаас бас нэг дүгнэлт хийж болох зүйл нь юу вэ гэхээр энэ айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүсийг бас харж болж байгаа. Ялангуяа энд бол айлчлалтаар бол ерөөсө за SpaceX Elon Musk явж байна. За Nvidia-гийн Jensen Huang явж байна. За Apple-ийн Tim Cook явж байна. За тэгээд BlackRock, Blackstone, Boeing-ийн одоо удирдлагууд мөн дээрээс нь Goldman Sachs-ийн удирдлагууд гэдэг ерөөсөө Америк нэгдсэн улсын бараг урдаа барьдаг топ 10 компани удирдлагуудын бүх томчууд нь бараг дагаа явж байгаа дээр дүгнээд үзэх юм бол үндсэндээ энэ хоёр улсын яриа хэлцээрийн нэг том хэсэг бол ерөөсөө технологийн салбар хийгээд хөрөнгө оруулалтын салбар руу илүү орох юм болов уу гэсэн хандлага айгүйх төрүүлсэн. За тэгээд мэдээч бол ерөөсөө судлаачдын хэлж байгаа нэг том дүгнэлт бол ерөөсөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ дотор хамгийн том яриа хэлцээрүүдийн нэг хэсэг явагдах болов гэж одоо буугаад байгаа юм. За ямар ч тач нэг хэсэгт бол Европын холбооны талаас Европын холбооны одоо түншүүд буюу Германы канцлер байгаа одоо энэ хин Фридрих Мерц тэргүүтээ ер нь бусад Америкийн түншүүд бол Трампыг юу гэж үзэж ирсэн бэ гэхээр ер нь бол Трамп бол ер нь Ираныг дийлж чадахгүй байгаа учраас барыг хятад дээр очлоо.
гэдэг юм дүнэлтүүд хийгээд байгаа. За бас мэдэхгүй тийм байж болно нэг талаараа. За нэг тиймэрхүү асуудлууд бол яригадаад байгаа. Тэгэхээр бас Америкийн дотоод уур амьсгал дотоод иргэдийн одоо сэтгэл хандлагыг бас аваад үзэх юм бол үнэхээр Америк нэг талаас хятад руу налж байгаа боловч гэж бас үзээд байгаа юм шиг юм сонин дүнэлтүүд бас одоо хийгдэв. Одоо яг төрийн тэргүүний рейтингийн хувьд аваад үзэхээр Трамп бол бараг түүхэн доод хэмжээнд одоо хүрсэн явж байгаа нэг юм дүр зурагтай байгаа даа шүү дээ тий. Энэ бол мэдээж шуудгаараа сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд бол ялангуяа Ирантай хийж байгаа дайн дээр бол хүмүүс маш их апсайд буй сэтгэл дундуур байна гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр нөгөө талаас 11 сар завсрын сонгуул болно Америкт. Тэгээ энд хэрвээ ардчилсан нам давмгаа болчвол бас мань хүнийг импичмент хийх асуудал яригдана гэдэг имийг бас их хурцаар тод гарч ирээд байгаа учраас бас Трампын хувьд одоо нэг жоохон байр суурь илүү зөөлрүүлэх тал руугаа илүү прагматик байх тал руугаа жоохон явж ийн гэж харагдав. Яг зөв. Ерөөсөө яг тэгж харагдах хэвээр. Учир нь гэх юм бол одоо ялангуяа хэрвээ завсрын сонгуул болгоод ингээд нөхцөл байдал үүсээд хэрвээ Трамп чинь өмнө нэг удаа импичмент аван гаалцсан шүү дээ. Тэгэхээр хоёр дахь удаага ихэд импичмент авах дээр тулах юм бол энд ямар асуудал үүсэх боломжтой вэ гэхээр Трамп бол одоо баг ойлгосон баг. Ялангуяа энэ гадаадад хийж байгаа цэрэг дайны ажиллагаа эргээд Америкийн дотоод одоо нийгмийн нөхцөл байдал дээр сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас энэ нэг гадаад нөлөөлөл буюу шокыг бууруулах. Мөн дээрээс нь Америкийн бизнес эрхлэгч нар ард түмний амьтаа таатай сайхан амьдралыг бэхжүүлэх энэ арга хэмжээр орохгүй болохгүйсэн. Ялангуяа сая Америкийн шинжээчид нэг сонирхолтой дүгнэлт гаргасан нь юу гэх юм бол ер нь Трамп бол баг хутганы ирэн дээр ирлээ гэсэн нэг юм бүр яриад эхэлж байгаа. Энэ ямар учиртай юм бол гэдээ жоохон судлаад үзэхээр сая бол үндсэндээ Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн дээр бол хэрвээ Америкийн одоо гадагшаа цэргийн ажиллагаа явуулах гэж байгаа бол заавал Конгрессоос зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тэгээ Конгресс бол энэ дээр нь тулгуурлаж байгаа нэмэлт хууль баталж өгсөний үндсэн дээрээс энэ үйл ажиллагаа нь явагдах хэрэгтэй байдаг. Гэтэл Трамп бол ямар ч зөвшөөрөл авалгүйгээр ерөөсөө дор мэдээд Иран цэргийн ажиллагаа явуулаад Венесуэлийн ерөнхийлөгч хэнийг Мадуро баримтлаад ингээд нэг юм олон улсын харилцаа, олон улсын эрх зүйн тогтолцооны тоглоомын дүрмийг бүгд нь дураараа өөрчлөд байгаа. Яг энэ үеийг бол маш олон хүмүүс буюу дотоод гадаадгүй ер нь Трампыг бол хүчтэй шүүмжилж байгаа. Тэгэхээр яг энэ үедээ нэг сонирхолтой дүгнэлт хийж байгаа нь юу гэх юм бол Трампын хувьд бол одоо нөгөө монгол хэлэнд бол нөгөө арьсан хамгаална гэдэг шиг нэг ийм байдал руу орох хандлага бол гаргаж ирж байгаа. За ямар ч үсэн хэлцээрийн ингээд нөхцөл байдлаас харж байхад бол ер нь хамгийн ихний нэг сонирхолтой сегментийг бол судлаач нар бол энэ бол цөмийн зэвсгийн холбоотой уулзалтуудын нэг байх болов уу гэж тайлбарлаад байгаа. Учир нь гэх юм бол сая 2026 оны 2 сард ер нь Америкийн нэгдсэн улс, Оросын улбооны улс хоёрын хооронд байгуулдаг New Start гэдэг цөмийн хөтөлбөр байдаг. 5 жилийн хугацаатай сунгаа явдаг. Энэ ямар учиртай вэ гэх юм бол нэгд хоёр тал цөмийн зэвсгийн тоог нэмэхгүй байх гэдэг нэг тохиролцоотой. Хоёрт ямар нэгэн байдлаар хэрвээ аль нэг улс нь 3 дахь оронтой цэрэг дайны одоо мөрөлдөнд орох юм бол цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэдэг ийм амлалт өгсөн юм хоёр талт хэлцээрээс. Гэвч Трамп бол гол хоёр нөхцөл тэр яваад байгаа шүү дээ. Тэгтэл Трамп бол ерөөсөө тайлбарлаж байгаа зүйл нь хятадыг оруулах цаг болжээ. Ялангуяа одоо хятад бол одоо бол яг албан бус тоогоор бол илэрсэн байгаа цөмийн зэвсгийн нийт нөөц нь бол 600 гаруй цөмийн зэвсэг тушуутай гэж байгаа. Тэгээд одоо цаг хугацааны ихээр 2030 он гэхэд энэ 1100 хүрээд 2035 он гэхэд бол 1600 хүрч магадгүй гэж үзэж байгаа учраас яг ийм байгаа. За мөн дээрээс нь бол кибер аюулгүй энэ хиймэл оюун ухааны асуудал бас их байна. За мөн дээрээс нь хоёр улсын худалдааны тал дээр бол хийдэд байгаа. За ялангуяа энэ хиймэл оюун ухааны салбар дээр бол маш эвгүй юм онцгой юм дүр зураг харагдаж байгаа. Учир нь гэх юм бол судлаач нар тайлбарлахдаа Америкийн нэгдсэн улсын хувьд бол 2020 3-4 оны үед буюу Joe Biden-ийн үеийн засаг захиргааны үед Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлын стратеги дээр бол энэ хизээч хятад бидний хэмжээнд хүртээд хиймэл оюун ухааныг хөгжүүлнэ гэдэг бол баг ойрын хэдэн жилдээ боломжгүй гэж тайлбарлаж байна. Гэвч хятад DeepSeek гэдэг нэг AI платформ хөгжүүлээд мөн дээрээс нь хятадын төрийн одоо хятадын компаниудыг хөгжүүлсэн Manus AI гэдэг хиймэл оюуныг бас мета худалдаж авна гэдэг маргаа өрнүүлээд энээс болоод бол ер нь үндсэндээ Америкийн нэгдсэн улсын хувьд ер нь хиймэл оюуны салбарт өрсөлдөх нэг том өрсөлдөгч бол хятад зайлшгүй муу юм байна гэдгийг баг ухаарч байгаа шүү. За зөв сонирхуулаад нэг сонирхолтой нэг мэдээ маягийн нэг зүйл хэлэхэд бол одоо нэг юм олон улсын харилцааны нэг юм сонирхолтой тренд үзэгдэл байдаг. Энэ юу гэхээр одоо зөв хальтхан дуртахад бол 15 дугаар зуунд бол жишээлбэл анх газар зүй их нээлт эхэллээ шүү дээ. Тэр үед бол колоничлал олон улсын харилцааны тренд байсан. Хин хамгийн олон колони эзсэн хамгийн том газар тэр нэхгүй. 18 дугаар зуун гарч ирээд одоо аж үйлдвэрийн хувьсгал гарч ирэнгүүт хүн төрөлхтний тэр хамгийн том аж үйлдвэрчлэлтэй хин хамгийн том үйлдвэр болсон байна тэр нэхгүй. За гэтэл 20 дугаар зуун гарч ирээд геополитикийн тренд үүсэх үед хин хамгийн газрын ашигтай байршлыг эзэж тэр нэхгүй. Тэрнээс болж 1-2 дугаар дайгарсан. 45 оноос хин цөмийн зэвсэгтэй байна тэр нэхгүй. 60 оноос хин сансарт гарч чадна тэр нэхгүй. 90 оноос хин мөнгөтэй байна буюу хин эдийн засаг сайтай байна тэр нэхгүй. Тэм учраас улс орнуудын гол стратеги өрсөлдөөн бас санхүүгийн салбарт өрнөжсөн. Нэг ялангуяа 2012 оноос эхлээд буюу 21-р зуунаас олон улсын харилцааны дараагийн тренд бол хиймэл оюун ухаан буюу технологийн салбар. Тэгэхээр хэн олон улсын орчин цагийн хүч хэрхэг дэвшилтэт технологиг гарт таатах чинь тэр нэхгүрэн гэдэг энэ систем рүү ороод ирэхтэй зэрэгцээд одоо энэ нэхгүрнүүдийн яриа хэлэлцээр уулзалтууд ер нь гол ярианы сэдэв бол яалтчгүй технологи буюу энэ дижитал технологи бол өөрөө байна гэдгийг бол энэ уулзалт
Тэгээ мөн дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллагын өнгөрсөн жилийн ерөнхий ассамблеийн хэлэлцээрүүд гэдэг ч юм уу. Эдгээр бол ер нь бол одоо дараалан батлаад яваад байгаагаас харахад яалтч үнийг талаараа бол одоо энэ химэл оюуны яриа хэлцээр бол бас энэ уулзалтын нэг чухал хэсэг байна. Ажилтнуудын дөрөвдүгээр хувьсгал гэж яригдах зүйл бол технологи болон сансар дээр бол нэлээд идэвхтэй орж байгаа гэсэн нэг өнцөг суугаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэл дээр бол үнэхээр бас энэ 21-р зуун 2 дахь мянгад бол гол өрсөлдөөн явж байгаа шүү. Гэхдээ эдийн засгийн том бүтцээр нь аваад зүгээр уг нь Америк нэгдсэн улс бол жишээ нь нэгт байгаа юм шиг болох 3P-гээр үзэхээр хятад нь том болоод гараад ирсэн нэг юм дүр зурагтай. Одоо өөрөөр хэлбэл худалдаа авах чадварын паритетаар харахаар хятад бол 44.3 их 80-д хүрсэн байх жишээтэй. Тэгээ түрүү өөрөө чинь дурддаггаар бол жишээ нь өнөөдөр бол Америк нэгдсэн улс 5,000 гаруй цөмийн цэнх тушуудаа болж одоо хятад бол хэдийн 600 гаргасан. Гэхдээ үйл дэлгэрүүлэх гэдэг нэг хэрэгцээ шаардлага бас одоо яалтч үүсэж явах шиг байна л да. Тэгэхээр ер нь бол яг энэ тал дээр одоо хятадтай ер нь хэр зэрэг ойлголцож тохиролцоонд хүрэх тийм боломж байна гэж. За тэгэхээр ямар ч байсан одоо энэ бол өөр хэлцээрийн хувьд бол нөгөө new start дээр илүү буух баг. За ямар ч тач тэр цөмийн зэвсгийн одоо цөмийн цэнэх тушууны тоо за энэ дээр бол ер нь жоохон төвхтэй асуудал. Ялангуяа энэ асуудал нөр яригцаар байгаад баг Тайван дээр ч бууж магадгүй байх болчиход байгаа. Ер нь бол одоо бол нэг хэцүү зүйл байгаа нь юу вэ гэхээр яг хөө шинжээчд бол ярихгүй байна л да. Хятад одоо энэ уулзалтаар бол Трамп, Ши Жинпин хоёр бол Тайваны асуудал дээр бол нэг их яриа эхлүүлэхгүй байх гэж үзээд байгаа. Айл болох жоохон тэрнээс зайсхийг хандлагатай болох гэдэг. Учир нь гэх юм бол 1982 он гэж би зүг санаж байгаа бол Рейганий засаг захиргааны үед бүгд найрамдах Хятад ард улсын үед Рейган Тайвантай нэг 6 баталгаа гэдэг нэг юм хийчихсэн байдаг. Тэр 6 баталгаа гэдэг нь юу гэх юм бол тэр 6 баталгааны нэгэнд нь хэрвээ Америкийн нэгдсэн улс Тайванд одоо зэвсэг зарах юм уу эсвэл зэвсэг байршуулахар болох юм бол Хятадтай ямар нэгэн тохиролцоо хийхгүй шууд ярилцсана гэжсэн. Гэвч ялангуяа сая нэг сонирхолтой зүйл ажиглагдсан юу гэх юм бол Трамп Тайванд үзүүлэх 13 тэрбум долларын зэвсгийн тусламжаа хуцааг ойшлуулсан. Энийг бол шинжээчдэр юу гэж үзэж байгаа гэх юм бол Ши Жинпиний бас одоо жоо уурын өрөхгүй гэдэг ч юм уу те. Жоо бухимдуулахгүй байх зорилгоор Трамп бол жоохон зайлсхийх буюу жоохон буулт хийсэн хандлага гаргалаа гэсэн зүйлийг яриад байгаа. Тэгэхээр нөгөө нэг Хятадын Цинхуа их сургуулийн одоо шинжээчдийн тавьсныг сонирхолтой ихтгэл өнөөдөр өглөө гарлаа л та. Тэрэн дээр юу гэж байсан бэ гэхээр өмнө нь бол Трамп бол өөрийгөө бол дэлхийн төв шиг те Америкийн нэгдсэн улс арга байхгүй үнэхэр үнэн байсан. Одоо аливаа Америкт тойрж хэрэгжиж байгаа. Аливаа хэлцээрт бол өөрийгөө маш өндөр одоо нөлөөтэй шууд нэгдүгээр зэргийн гэж өөрийгөө үздэг байсан бол энэ удаа бол тийм биш болсон гэдгийг Трамп бол өөр ойлгосон гэж тайлбарлаж байгаа. Ялангуяа үнэхээр одоо нэг талаасаа бол Америкийн нэгдсэн улсын хувьд бол Хятадтай харилцаан дээр бол маш аядуу зүйл хандах ер нь Хятадыг жоохон харцнах үзнэх энэ байдлаас бол ханддаг боллоо гэж бол Цинхуагийнхаа яриад байна. Хятадын талыг бас анхааралтай сонсох шаардлага байна. Энэ бас юутай холбоотой вэ гэхээр газрын хор элементтэй холбоотой. Ялангуяа Ираны одоо байлдааны ажиллагаа ихснээс хойш бол Хятад бол нийт худалдаж авдаг Tomahawk пуужингаас хэмжээнээс 10 дахин их пуужинг тийшээгээ хаяад дээрэс нь одоо үд үзэгдэх пуужин буюу Stingrүүдэд бас их хэмжээгээр хаяад байгаа нь өөрөө Хятад бол Америкийн нэгдсэн улсын хувьд бол яалтч зэвсгийн нөөцийг бол тарамдуулах шавхах юм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр дараагийн нэг асуулт бол энэ батлан хамгаалахын зардал гэдэг их анхаарал татчих байсан. Яалтчгүй за Эренбер зэргийн одоо Fire Power 2026 аваад үзэхээр бол Америк бол цэргийн хүчээр бол нэгт за Хятад бол 3-т гэсэн нэг 3 дугаар байранд за нөгөөдгээр Америк цус 954 тэрбумыг зарцуулж байгаа. За Хятад бол 336 орчим тэрбум гэсэн ийм дүнгууд байгаа. Тэгэхээр ер нь батлан хамгаалахын тал дээр энэ хоёр маань ер нь өрсөлдөөд байгаа нэг юм өнцөг байдаг шүү дээ. Тийм учраас яг энэ хэлэлцээрийн бас нэг чухал сегмент бол ялтч байна. Батлан хамгаалах салбарын бас асуудал байгаа даа. Америкийн нэгдсэн улсын одоо бүгд найрамдах Хятад ард улсын одоо Observer гэдэг хэвлэлд бол энэ Хятадын талаас бол нэг сонирхолтой дүгнэлтийг нь хэлцээрт альчлалтай холбоод тавьж ирсэн нэг үндэслэл. Тэрний юу гэх юм бол ерөөсөө Америкийн нэгдсэн улс Хятадын хооронд бол одоо ашигт малтмлын хэлэлцээрийг бол сунгах Америкийн нэгдсэн улсын хувьд бол ерөөсөө тэргүүн зэргийн зорилго байна. Учир нь гэх юм бол Америкийн нэгдсэн улсын хувьд бол цэргийн аж үйлдвэр бол Хятадын газрын ховор элементүүгээр бол оршин тогтнох үйлдвэрлэл явуулах ямарч боломжгүй гэсэн ийм дүгнэлтийг бол гарцсан байгаа даа. Учир нь гэх юм бол сая бол түрүүн дурдсан үнэхээр одоо бүгд найрамд одоо энэ Иран улс дээр хийж байгаа байлдааны ажиллагаанаас үүдэлтэй Америкийн нэгдсэн улсын зүгээс маш их хэмжээний зэвсэг техникийн зардал гаргаж байгаа нь Америкийн хувьд бол ялтчгүй зэвсэглийн нөөцийг бол шавхаад эхэлсэн. За мөн дээрээс нь Америкийн хувьд бол маш том амбицтай нэг батлан хамгаалахын төсөл байгаа нь юу гэх юм бол Golden Dome буюу одоо энэ алтан дээвэр гэдэг нэг юм одоо төсөл байдаг. Энэ ямар учиртай төсөл вэ гэхээр Израиль нэг том
батлан хамгаалах аюулгүй байдлын нэг систем байна. Тэрийг Iron Dome буюу төмөр дэвэр гэж нэрлэдэг. Ямар учиртай вэ гэхээр хэрвээ гаднаас ямар нэгэн байдлаар агаарын довтлогоо ярих юм бол тэр агаарын довтлогоог бол газар дээр нь буюу агаар дээр шууд сүнэж устгах гэдэг юм аюулгүй байдлын систем байдаг. Америкийн нэгдсэн улсын хувьд бол энэ системийг илүү хүч одоо шат ахиулаад Iron Dome биш Golden Dome болгоод ингээд гаргах юм төсөл эхлүүлсэн. За гэвч мөнгөнд байгаад байгаа боловч түүхийн эдийн хомсдолд орсон уу? Ямар нэгэн байдлаар үндсэндээ Америкийн нэгдсэн улсын хувьд нэгд радар хийхэд аюулгүй байдал одоо аюулгүй байдлын агаас довтлогоо хийж байгаа довтлогоо илрүүлэх радар хийхэд тэр газаадаас ирж байгаа довтлогооныг устгах пуужин хийхэд за тэрийг нь байрлуулах системийг суйрлуулахад маш их хэмжээний газрын ховор элементийн нөөц хэрэгтэй болно. За сонирхолтой статистик дурдаад үзэх юм бол одоо Америкийн нэгдсэн улсын хувьд зөвхөн F35 гэдэг үл үзэгдэх сөнөөгч онгоцыг хийхэд одоо дунджаар 900 фут хэмжээний газрын ховор элемент хэрэгтэй болдог. За Arleigh Burke гэдэг одоо энэ Ормосын холоо дээр байгаа одоо юу гэдэг далайн хөлөг онгоц юм да одоо байлдааны хөлөг онгоцыг хийхэд бас 5200 фут газрын ховор элементийн хэрэг болдог. Одоо нэг л онгоцоо гэсэн үг. Нэг л онгоцыг хийх гэж үү. Тэгэхээр чинь ч асар хэмжээний одоо мөнгө санхугаас гадна нөөц шаарддаг ажил. Тэгэхээр энэ их нөөцийг уулна хэрэг болоод байдаг. Гэвч хэдэн сарын өмнө бол бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс одоо ерөөсөө энэ газрын ховор элементийн экспортер 20-50 гэснээс болоод Америкийн нэгдсэн улсын хувьд бол яалтчгүй энэ газрын ховор элементийн нөөц нь бол хязгаарлагдмал байдалд орж ирсэн. Гэтэл нөгөө талаараа зарцуулалт өндөр байгаа дахын хэрэгцээгээр нөөц байхгүй болох нь ерөөсөө энэ бол одоо хэцүү байдал үүсгдэг гэсэн. Тийм учраас ялангуяа нэг сонирхолтой зүйл ярьж байгаа нь одоо бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс бол их сонирхолтой дүгнэлтүүдийг хийж байгаа нь энэ хилцээрт Ши Жинпин илүү номер 1 хүн шүү гэдэг зүйлийг болоод давуу байрсуур талаас яриад эхэлж байгаа. Тэ. Ягаад гэх юм бол Ши Жинпинд энийг шийдэх нэг боломж байна гэж үздэг. Түлхүүр нь Ши Жинпинд байна гэж байна. Төгсгөлийн нэг асуулт. Тэр нь болохоор мэдээж энэ том уулзалт бол одоо манай урд хөрш буюу одоо бас манай худалдааны талбар дээр бол гол түнш хөрштэй холбоотой байгаа учраас Монгол улсын эдийн засагт юу ямар нөлөөллийг үзүүлэх тийм төр зургийг харж байна. За эерэг болон зөрөх талаас зөв асуулт. Ялангуяа энэ бол ялтчгүй өнөөдрийн хилцээрийн үед бол ялтчгүй өндөг төстэй асуудал та. Бидний хувьд шүү дээ. Ялангуяа одоо энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп, Ши Жинпин хоёрын хилцээрийн үр дүнд Монгол улсын эдийн засаг хийгээд нийгэмд үзүүлэх эерэг сүр хүчин зүйлийг аваад үзвэл би бол энийг хувьдаа илүү эерэг хандлага бол илүү харагдах болов гэж харж байгаа. Тэр нь илүү давмгай тийм. Ягаад гэх юм бол ер нь эерэг байдал гэдэг нь юу харуулж байгаа вэ гэхээр өнөөдөр хэрвээ Америкийн нэгдсэн улс Хятад хоёр хоорондоо зөв тохиролцоонд хүрээд худалдааны тохиролцоонд хүрч чадаад, газрын ховор элементийн тохиролцоонд хүрч чадаад, Ормозын хоолойг нэг тал дээр тохиролцож чадах юм бол энэ бол өөрөө маш том давуу тал бий болно. За ганцхан Монгол гэлтгүй ер нь дэлхийн зах зээл дээр байгаа түүхийн эдийн үнийн тогтворжилт, ер нь нефтийн үнийн тогтворжилт, ер нь цаашлаад ингэж үзэх юм бол дэлхийн ер нь одоо хөрөнгийн биржийн савлгаа энэ төр ер нь бол илүү тогтворчод эхлэх баг. Тэгэхээр энэ бол өөрөө энэ бол манай урд хэрэгтэй. Яагаад ингэж ярьж байгаа вэ гэх юм бол ер нь олон улсын валютын сан дэлхийн банкны Аз хөгжлийн банкнаас гаргасан тайлан дээр Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдал бол өөрөө гадаад хүчин зүйлээс илүү хамааралтай гэдэг дүгнэлт нуржсэн. Учир нь гэх юм бол манай улс бол одоо өнөөдөр түүхэндээ дээд хэмжээнд одоо гадаад валютын албан нөөц боёо 7.2 тэрбум долларыг бүрдүүлсэн байна. Энэ бол өөрөө бидний хувьд бол нэг талаар амжилт. Энэ амжилтыг цааш нь буухайлууд үргэлжлүүлэхгүй юу гэдэг нь бол өөрөө нэг талаар энэ хэлцээрийн давуу талаас харагдана. Гэхдээ хилцээр бол амжилтаа дуусахгүй. Нэг талаар хилцээр бол аюул урт хугацаанд амжилтанд хүрэхгүй. Нэг жишээ дурдаад үзэх юм бол Жо Байден, Ши Жинпин хоёр хоорондоо уулзаад химэл оюуныг инхийн зорилгоор ашиглая тэ гэдэг хилцээр хийхин тулд дунджаар баг хитэн сар болсон. Тэгэхээр энэ ийм ердийн зүйлэнд хүрэх гэж хүртэл зовж байгаа юм чинь ийм өргөн хүрээний хилцээр хийх нь бол өөрөө урт хугацаа шаардах хэрэгтэй тийм учраас давуу тал нь бол бид нарт бол ингэж илэрх боловч сул тал нь бол жоохон хүлээх болов гэж харагдаад байна. Завж баярлалаа хүрэлцэн ирж ярилцсанд. Бид Америкийн улсын ерөнхийлөгчийн анхаарлын дэлхийд анхаарлын түвэнд байгаа. За Хятад улсад хийж байгаа албан ёсны айлчлалын талаар Өмнөдгийн ухааны их сургуулийн багш олон улсын судлаач Тодтой ярилцлаа.